Айх аюулгүй гачигдах зовлонгүй амар тайван амьдралын төлөө урайг дэвшүүлэн Улсын их хурлын сонгуулийн 48 дугаар тойрогт ард түмний хайрлын намаас нэр дэвшигч Ламжавын Аз Заяаг намын гишүүд дэмжигчид иргэд ард түмний итгэлийг дааж иргэдийн үгийг түрд хүргэх гүүр болон ажиллаж чадах хүн хэмээн үнэлж байна. Энэ мис бүсгүй одоо энэ бүсгүйг одоо ядна гэдэгт итгэлтэй байна. За. Тэгээд энэ та нөхд ингээд бидрийг үлдгэж одоо ингээд энд ард түмний хайрлын намд эвсээд Монгол улсынхаа ирээдүй үр хүүхдийн төлөө ингээд сэтгэл зориг нэгдэн ингээд нэг замаар явна зүтгэхийн тулд одоо ингэж нэгцэнд бас баярлж байна. Тийм болохоор та бүхэндээ юу гэж хэлэх вэ гэхээр заавал намд элсэх бол шаардлагагүй. Хамгийн гол нь сэтгэл зөв юм дээр бол дэмжээд өгтөл болно гэж хүсье. Ойргийнхаа ахын дүүс амраг садан худургуудаа дэмжээрэй гэж уламжилъя. Би энэ Аз Заяа захиралтай ингээ хамт ажиллаж исэн. Хамтран ажиллахад айгүй залуу хүмүүсээ дэмжиж биднэрт тухай бүрийн үлгэр жишээ үзүүлж ажилладаг байсан. Тэгээ би энэ захирлыгаа дэмжиж байна. Та бүхэн бүгдээрээ дэмжицгээгээрэй гэж уриалмаар байна. Эмэгтэйчүүд ер нь улс төрд гарах нь их зөв зүйтэй гэж одоо сүүлийн үеийн судалгаагаас их яригдж байгаа. Тэгэхээр яагаад тэгж байгаа юм гэхээр эмэгтэйчүүд ер нь аливаа хуйлдаанд элдв янзын одоо лойр болоход оролцдоггүй юм байна лээ. Ер нь гадаад орнуудын жишээг хараад байхад одоо жишээ нь олон хүмүүс улс төрд орж төрөө удирдах явж байгаа чадварлаг мундаг эмэгтэйчүүд их олон байдаг. Жишээлбэл Герман улсын ерөнхий канцлер Анжела Меркель гэж эмэгтэй байна. Солонгос улсын ерөнхийлөгч Пак Кин Хэ гэж хүн байна. Хэд хэдэн орнуудад ингээ ерөнхийлөгч нар нь эмэгтэйчүүд байгаа. Улс төрд эмэгтэйчүүд сүүлийн үед маш хүч төрж орж ирж байгаамаа. Эмэгтэйчүүд ер нь олуулаа гарч ирснээрээ бас энэ улс орныхоо одоо үр хүүхдүүдийнхаа төлөө илүү их сэтгэл гаргаж ажиллах бахаа гэдэгт би итгэж байдаг юм аа. Иргэд Аз Заяад итгэл хүлээлэг бол улс орон ард түмнээ үр зээлийн барьцаанд оруулсан, улсын эдийн засаг санхүүгийн нөөцийг шавхан хойсолсон, газар нутгаа харийнханд найр тавин өгсөн, улс төрийн нам бүлэглэл, улс төрчдөд хуулийн хариуцлага хүлээлгдэг байхын төлөө бүх чадлаараа хичээн ажиллана гэдгийг Улсын их хурлын сонгуулийн 48 дугаар тойрогт ард түмний хайрлын намаас нэр дэвшигч Ламжавын Аз Заяа хэллээ.